Биднэрт бол бас хамгийн их хэрэгцээтэй байдаг витамин бас витамин С. Бидний бүх бодисын солилцоог эрчимжүүлж идэг витамин. За витамин С-ийн нэг онцлог нь бидний биед бол синтез болдгоо. Одоо витамин В-ийн төрлийн витаминууд бол бидний нарийн бүр дөнгөцсгээл одоо бидний үйл ажиллагааны явцад тодорхой хэмжээгээр үүсч байдаг бол витамин С тийм биш. Бид нар витамин С-г зөвхөн гаднаас бэлэн байдлаар авдаг. Эцсийн бүтээгдэхүүн нь бүр шээсээр ялгардаг витамин. Хэрвээ хүүхэд маань ханиад хүрээд шинээр амьсгалын замын өвчин тусаад дөнгөж яг эхэлж байгаа үед эмчийн зөвлөгөө авахгүйгээр эхний арга хэмжээ авах ганц боломжтой юм бол витамин С. Гэхдээ энд бас бид нар туншлаа бодох хэрэгтэй. Сая ковид байлаа шүү дээ. Ковидын одоо их үед хамгийн их хэрэглэгдэжсэн, хамгийн хэрэгцээтэй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгийн өндөр тунгаар хэрэглэхийг зөвлөсөн ганц витамин нь витамин С байсан. Түүнтэй адилхан яг бид нар амьсгалын замын өвчнүүдийн үед хамгийн түгээмэл хэрэглэдэг витамины нэг л дээ. Энэ нь оролцохгүй юм байхгүй. Витамин С бол бүх олон төрлийн ач холбогдолтой витамин байхгүй. Тэгэхээр синтез болдоггүй учраас бид нар гаднаас авдаг. Туншил дээр бол бас эмчийн зөвлөгөөг авах ёстой. Тодорхой хэмжээнд нөгөө нэг хэтрүүлэн хэрэглэх юм бол мэдээж витамин С-ийн илүүдэл гэж болзошгүй. Гэхдээ харьцангуй илүүдэл болох тун нь нэлээ өндөр витамины тоонд витамин С ордог.